Matchday recap presented by SocialPay. Зядлахаар шалралт тэмцээн үргэлжилж байна. Matchday recap-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болж байна. Өмнөх дугаар дээр маш олон эдит хийсэн дүрс оруулах боломж байгааг ойлгоорой. Facebook, Instagram бол copyright-ыг нэлээд хатуу байлаа шүү. За одоогийн байдлаар нийт 12 тоглолт явагдаад байгаа мөртлөө нэгч тгийн одоо тэнцээ болол гараагүй байна. Өөрөөр хэлбэл дандаа гол үзье гэсэн. За тэр бол одоогийн байдлаар хамгийн гоё юм болол байна. Тэгээд тоглолтуудаа нэг нэгээр нь бас сонирхолтой мэдээлэл байвал эргэн тойронд нь юу болж байгааг гэдгийг ерөнхийдөө яриад явъя гэж бодож байна. За тэгээд Matchday recap event тэтгэгчээр SocialPay ажиллаж байгаа. За Америкийн нэгдсэн улс нээлттэй тоглолтыг гэж Парагвайтай тоглоо 4-1 харьцаатай буулгаж авсан. За Giovanni Reina хамгийн гоё гоолуудын нэгийг бол оруулсан. Фоларин Балогун 2 гоолыг оруулаад амжсан. За Катарын хувьд бол Швейцартай тоглолт бол хийсэн Брил Эмбола 17 дахь минутанд тургуулзын цохилт хийсэн байсныг бол нэр дээр нэмэх 4-дээр Миро Мухайм гол оруулж бол одоо тэнцээ авчирч дэлхийн аврах шалруулах тэмцээний түүхэндээ Катарын шгшээ баг анхны оноогоо авсан. За энэ бол катарчуудын хувьд бол хамгийн том ач холбогдолтой зүйл нь бол байсан. Тайлбарлагч бас тэр үед айгу гоё. Яг энэ тоглолтын дээр ярьжсэн өөр тоглолтын дээр ярьжсэн зүгээр баг болгоны зорилго бол өөрөө. Дэлхийн авралт баг болгонд төрүүлэх гэж ирэхгүй, зарим нь шүгийн 8 шүгийн 4 те, зарим нь хэсгээрсээ гарах, зарим нь одоо бүр гол оруулах гэдэг ч юм уу те. Өөр зорилготой ирж байгаа. Тэгээ фанатуудын хувьд бол бүгд өөрөө гэдгийг айгу гоё ярьжсэн. Тэрнтэй бол санал нэг нь Катарын хувьд бол энэ тоглолтод оноо аавна гэдэг бол ерөөсөө хамгийн том амжилт зорилго нь бол байсан. За энэ тоглолтын өмнө нэг хөгжилтэй ч гэхүү нэг юм сонирхолтой юм боллоо л да. Юу гэхээр энэ цэнгэлт их Levi's Stadium гэж Levi's брэндээр нэрлэгдсэн цэнгэлтгэд бол явахаар байсан. За тэгээ FIFA-гийн хувьд бол Mercedes-Benz аренагаас бусад бүх цэнгэлтгүүдэд бол FIFA-тай хамааралгүй бүх брендинг, бүх лого, бүх нэрийг аав гэж шаардсан юм байлээ. 10 миль гэдэг чинь одоо 10 хэдэн километр үү те. 10 хэдэн километрийн радиус дотор хотын чиглэл хаягуудыг хүртэл нэрийг нь өөрчил гэж шаардсан бичиг бол гаргасан юм байлээ. Энд дээр Pablo Torre finds out гэдэг подкастн дээр Адам хингээд Адам something яг мэддэг сэтгүүлж байгаа нэрийг марчлаа. Атлетикийн сэтгүүлч орсон дугаар байгаа. Хэрвээ сонирхч байвал бас сонсороо. Тэрэн дээр Чикаго яагаад дэлхийн авралт зохион байгуулагч хотын нэгт ороогүй гэдэг талаар ярьсан байгаа. Ярьжсэн иймэрхүү юм одоо шаардлагуудыг тавьсан. За ингээд ганц одоо юу яаж чадаагүй логог нь өөрчилж чадаагүй нь бол Атланта хотын Mercedes-Benz Stadium байсан. Тэр яасан гэхээр ингээд дээвэр нь бензин логотой шууд утгаараа ингээд хаагддаг дээврийнх нь өөрөө нийлэхээрээ бензин лого болдог. Тэгээд өөр аргагүй учраас тэрийг бол жишээ нь өөрчлөг юм байлаа. Нэг юм сонирхолтой юм болсон. За тэгээд Levi's Stadium-ыг нэрийг ингээд хасгаар болоод FIFA-га шаардлага тавилаа. Спонсор биш учраас логогоо хаасан, тагласан. Гэхдээ таглагтай яасан бэхээр Levi's-ийн логогийн хэлбэртэйгээр даваагаар тагсан. За энэ бол одоо байж болох маш ухаалаг, маш мэдрэмжтэй, бас зөвүүн үнцгийг нь харсан юм маркетинг болол байсан, шийдлээсэн. Тэгээ энийг шийдлийг нь олсон ажилтан цалингаа нэмүүлсэн, бонусаа авсан, юуны ээлжийн амралтаа илүү авсан гэж найдаж байна. За тэгээд гол тэнцээний Катарын шишогийн оруулсан гол тэнцээний голыг бол Миро Мухайми автогол гэж бол тооцсон юм байна. За гэхдээ Волем Коки бол одоо тоглоог бол төгсгөлийг хийсэн тийм ээ. Швейцарын эсрэг оруулсан голын үр дүнгээр бол одоо хинд Волем Кокид бол одоо 3 сая долларын шагнал. За дээрээс нь Rolls-Royce Phantom гэж одоо машин. За энэ машин өөрөө бол 550 мянган доллар орчмын үнэтэй ийм машин байдаг юм байна. За тэгээд ийм хоёр юмны бол одоо супер шагналыг бол Волем Коки бол авахар болсон байна. За дээрээс нь залуу хаалгачийн хувьд бол бас энэ тоглолтод одоо супер тоглолтыг үзүүлсэн 5 чухал хаалтыг хийсэн тоглолт дуусны дараа болоод бүр ингээд төлөвлөлөө барьж чадахгүй өмсгөлөндөө бүр ингээд уйлж байгаа юм дүрс бас байсан. За Бразил Марокко бол ихний тойргийн тоглолтуудаас хамгийн өндөр хүлээлттэй тоглолтуудын нэг бол байсан. Исмаил Сайбари супер сөрөг товтлогоог бол одоо гол болгож 21 дэх минутанд гол оруулсан бол Vinicius Junior бас одоо маш мэдрэмжтэй хувийн тоглолтыг бас гой вантуу хийсэн те. Хувийн тоглолтыг гэж 32 дахь минутанд гол оруулж 1-1 болгоод тоглолт бол тэрүүгээр дууссан. За тэгээд тоглолтын өмнө Fox гэж сууг гэдэг чинь Америкийн те. Тэрнээр Златан Ибрахимович, Терри Анри хоёр ингээ хамт хөтлөлт хийж байлаа л те. За тэгсэн чинь тэрэн дээр хөтлөгч асуусан. За ер нь хин хойж ийн гэж бодож байна. За тэгсэн чинь Анри бол за зүгээр Бразил жоохон илүү гарах болоо да гэж бол бодож байна. Тэгсэн чинь Ибрахимович гоо яах вэ? Марокко бол Африкийн цомыг авсан, финалаа хожоогүй мөртлөө Африкийн цомыг авсан. Тэгэхээр чанар бол байгаа гэж бодож байна. Статан болоос те. Эйгүү. За энэ тоглолтын шилдэг тоглогч бол Ялтчо Аюб Буади байсан те. Монакод супер тоглолтыг үзүүлсэн. Мондог тоглогч 18 настай, 17 настайдаа Францын 21 хүртэлх насныхны шгшөө багийн ахлагч болсон байсан залуу шүү дээ. Тэгээ сүүлд одоо
Морокко руу тоглохоор болсон. За энэ тоглолтод одоо 66 дамжуулалттай оролдлогын 60-ыг амжилттай буюу 91% одоо оновчтой final third буюу довтлооны хэсгийн одоо хэсэг рүү хийсэн 16 дамжуулалт нь 16 оновчтой болж 6 удаа одоо бөмбөг recover хийж сэргээсэн. За 5 удаа бөмбөг тасалсан, 9 удаагийн тулаанда ялсан гэдэг үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Яг үүндээ энэ тоглолтыг үзсэн хүмүүст анзаарах юм бол Bruno Guimaraes, Casemiro, Paqueta тэр гурвын дунд бол Boadi үнэндээ гортог иргэсэн. Тэгтээ албан ёсны тоглолтын шилдэг тоглогчийг FIFA-гаас бол Vinicius Junior төгсөр Ronaldo гардуулаад өгчээлээ. Гэхдээ яг үнэндээ бүгдээрээ Boadi энэ тоглолтын шилдэг тоглогч байсан гэдэгтээ бол марахгүй хаа. За Haiti Шотланд хоёр тогсон хоёулаа дэлхийн аварт бол олон жилийн дараа орж байгаа хоёр. Haiti-ийн хувьд бол 74 оноос хойш анх удаага орж байгаа. За Шотланд хувьд 98 оноос хойш анх удаага орж байгаа. Энэ дэр нэг сонирхолтой эдийн гарсны нэг нь бол дэлхийн аварт шин дүрмтэй болсон. Хажуу талаас бөмбөг шидэж гарахдаа бол 5 секундын дотор гаргах шаардлагатай болсон бөмбөг барьж авснаасаа 5 секундын дотор. За тэгвэл дүрмийг яаж дүрмийн цоорхойг ашиглаж болох вэ гэдгийг Андре Робертсон болон Шотландын шогч судалсан гэдгийг харуулсан. Бөмбөгөө барьж авахгүй доороо зог байлгаж агаад багийнхандаа зааварчлага өгсөн. Дүрмийн цоорхойг бол ашиглаж бас хөгжилтэй ч ихүү сонирхолтой ч ихүү юм бол болсон. Гэхдээ энийг ингээ ашиглаад эхлэх юм бол шүүгч яаруулж эхлэх л байна та тийм. Дэлхийн аварга шалралт тэмцээний тоглолтын үр дүнг та хэр сайн тааж чадах вэ? Та SocialPay аппликейшны нэмэлтсээр ороод таварт оролцоод дараах шагналуудын эзэн болох боломжтой байгаа шүү. 6 сарын 18-нд амжиж орсон хүмүүс маань 1 сая төгрөгийн худалдаа авалтыг ирэх авах боломжтой. За 2 дугаар шатн буюу дараагийн шатнд 3 супер ялагчтай. За нэг нь PlayStation 5. За нэг нь ширээний өхөл бөмбөг болон албан ёсны өмсгөл. За тэгээд нэг оролцогч бол Adidas Trionda буюу энэ жилийн дэлхийн аварга шалралт тэмцээний албан ёсны бөмбөгийн эзэн болох юм байна. За 2 дугаар шат бол тэмцээн дуустал буюу 7 сарын 19-нд дуустал үргэлжлэх юм байна. За тэгээ үүнээс гадна та бүхэн гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгээд хэн нь хамгийн сайн дэлхийн аварга шалралт тэмцээний үр дүнгуудыг таах вэ гэдгээ одоо хоорондоо үзэж өсөлдөх бас боломжтой шүү. За тэгээд матчтэй recap хуврал контентыг бол ерөнхий ивент идэвчээр багийн спортыг дэмжигч SocialPay ажиллаж байна. За тэгээд тоглолт дууссаны дараа Шотландын фэнүүд бол одоо 3 цаг болж байгаа. Тоглолт дуусаа 3 цаг болж байхад галт тэргэндээ буцаад буудлын модоргоо буцах галт тэргэндээс сууж бол чадаагүй байна гэдэг юм яригдсан. За энэтэй холбоотойгоор юу ярмаар байна гэхээр энэ дэлхийн аварга дээр бол одоо гой зүйлүүд мэдээ зөндөө байна. Зөрүүлээд асуудал бас зөндөө байна тийм ээ. Тэгээд тэр асуудлуудын нэг үеж инхээр дид бүтцэн ингээд айгүй өөр гэдэг юм. За одоо муу сайн гэдэг хүмүүс өөрсдөө шийднэ. Миний хувьд бол илүү муу гэж бодож байгаа ч гэсэн маш өөр ялангуяа Европоос ирж байгаа хүмүүсээс тэ дид бүтц сайтай одоо нийтийн тээвэр тэр тусмаа. Тэгээд тэрний асуудал ингээ гарлаа. За тэгэнгүүтээ тэрэн дээр нэмээд яасан бэ гэхээр би өмнөх дугаар дээр бол ярьж чадаагүй юм юусэн гэхээр hydration break буюу усны завсарлага. За энэ бол яг уу халуун газар одоо Монтеррей ч юм уу, Мехико Сити, Гвадалахара одоо юу гэдгийг Техаст болж байгаа тоглолт, Калифорнид болж байгаа, Майамид болж байгаа халуун газар болж байгаа тоглолтуудыг бол тодорхой хэмжээнд ойлгож байна. Гэхдээ Ванкувер ч юм уу, Торонто ч юм уу одоо юу гэдгийг ингээд Нью-Йоркт болж байгаа тоглолтууд бол тийм байх шаардлага нэгдүгээр байхгүй. Хоёрдугаар FIFA-гийн гаргаж байгаа шийдвэрээ одоо танилцуулж байгаа нь юу вэ гэхээр бид нар ингээд тоглогчдын төлөө эрүүл мэндийн төлөө ингэж байгаа гэж байгаа боловч яг үүндээ бүх тоглолтын дээр тэрийг оруулж байгаа, бүх тоглолтын дээр реклам явах боломжийг олгож байгаа. Тэр рекламнаас мэдээж FIFA-ийн өнгөийг нь ойлгомжтой. Тэгэнгүүтээ рекламнуудын одоо аюу асуудалтай юмнууд гарч байгаа шүү дээ. Нэг хоёр тоглолтын дээр бүр усны завсарлага зарлцсан байсан. Тоглолтоо буцаага эхлүүлэх гэсэн чинь FIFA-гаас тэнцээ тэр шүүгчийг эхлүүлэхийг хүлээлгэжсэн. Яасан бэхээр реклам явуулчихсан. Fox сувг дээр. I mean, come on. Come on man. Тэр бүр арайчтай байгаа ч тийм. Тэгээд ингээд яг реклам гаргаж байгаа байгууллагын буруу байхгүй. Гаргаж байгаа телевизийн сувг тэрүүгээр нь реклам гаргах нь бас буруу болов биш. Энэ зүгээр систем, энэ зүгээр дээрээс ирж байгаа шийдвэрийн л асуудал байхгүй тийм. Ийм юм болвол байж гэн. За тэгээд өөр юмнууд байл үргэлжлүүлээд явна. Шотланд Haiti дээр бас нэг асуудал гарсан. Haiti Шотландын тоглолтыг шүүсэн Алжир Мустафа Горбалийн хувьд бол одоо 24-оос 5 оны үеэрлийн Алжирийн дотоодын лигийн Олимпик Акбу болон MC Алжир багуудын хооронд хийсэн тоглолтын дээр бол одоо битүү асуудал гарсан юм байна. MC Алжирийн багийн ахлагч Аюб Абдуллаовыг одоо улаан хуудасаар торгосон. Тэр нилээн эргэлзээтэй нөгөө талд бас нилээн эргэлзээтэй торгуул өгсөн. За MC Алжир багийн оруулсан гоолыг тооцоогүй гэдэг ч юм уу бүр нилээн улаан цай юм том алдаанууд бол гарч ирсэн байт юм байна. За тэгээд Алжирийн лигт бол энэ асуудлаас болж бол бүр бандуулсан юм байна. Торгуулсан. За бүр бандуулсан жааш тий. Тодорхой хугацаагаар бүр suspended буюу одоо торгуулж байсан юм байна. Тэгсэн мөртлөө FIFA энэ шүүгчийг бол одоо хүлээж авсны бол ийм асуудал нь энэ тоглолтын дээр гарсан. Юу гэхээр Haiti-гийн тал байж болох 2 пенальтиг бол заагаагүй. ВАР шалгаагүй хамгийн гол нь. За ВАР шалгаад өгөөгүй бол бас нэг өөр асуудал тий. 2 пенальти байж болох зүйлийг ВАР шалгаагүй. Өвдөг рүү бүр ингээд тоглогчийн өвдөг рүү такл хийгээд улаараа хадаасаараа ингээ орж исэн аюул дээр хүртэл одоо нэг ч улаан хуудас өгөөгүй, ВАР шалгаагүй. Ингээд одоо ийм асуудлууд бол Haiti Шотландаар гарсан яваад одоо том шигшээ хог тоглоогүй учраас анхаарал хандуулаагүй гэж бодох тийм бол болсон. За Австрали Турк дээр бол Австралийн шок сюрприз хийсэн энэ дэлхийн аваргын эхний хамгийн том апсет гэж хэлж
бол болно. За тэгээд Арда Гүлэр энэ тоглолтод бол одоо айгүй олон цогцолтыг хийсэн боловч одоо оновчгүй цогцолтуудыг хийсэн. За тэрийг нь юу гэж мим хийсэн бэ гэхээр тэгэхээр Арда Гүлэр бол Америкийн цагдаа юм аа. Яагаад тэгэхээр юу ч бодолгүйгээр буудаж байна гэж. Тэгэж би SMS тэгээ Арда Гүлэрийн муу тоглосон тоглолтын дээр мууж байгаадаа ууг нь муу зүтгэжл байгаа юм л та. Гэхдээ бас нэг юм мим яасан гэхэд тэгэхээр Монтенегро Туркиш шог хожигдсны дараа бүр ингээд амар борон шавхаан тоглоод бүр юм шавхаан байхад уцаа өөрөө жаазалсан юм байна. За тэгээ тэрийгэ жаазалчаад өөрөө юу гэсэн бэ гэхээр хожигдох гэдэг ямар амар одоо хөгийн муухай мэдрэмжүүлээ гэдгээ сануулахын тулд гэжтэй жаазал тавьсан гэдэг. Тэгсэн чинь дахиад нэг тоглолт жаазлаарай гэдэг. Хүмүүс сайхан доолж байгаа. За тэгээ ингээд ди хэсгийг харах юм бол хөл бөмбөг одоо футбол биш soccer номер 1-т байгаа юм буу гэдэг юм сонирхолтой фан юм байсан. Дисийг Америкийн нэгдсэн улс болон Австрал тэргүүлж байгаа. Тэгээд энэ хоёр бол хоёулаа soccer гэж нэрлэдэг хоёр бас Türkiye буюу Турк, Парагвай хоёр хоёулаа ажигдсан. За Герман Курасаог 7-1 ярцаатай хоцсон Kai Havertz болон том тоглолт. Kai Havertz-ийг анх Шкшогта дебютээ хийснээс хойш дэлхийн аварга болон Европын аваргын тоглолт одоо тэмцээнүүдэд хамгийн олон гол оруулсан хоёр тоглогч Kylian Mbappe, Harry Kane 9 голтой бол Kai Havertz 8 голтой. Араас нь Lionel Messi, Alvaro Morata хоёр 7 голтой бол байгаа байна. Тэгээд Kai Havertz ямар амар том тоглолтын мундаг тоглолт шүү гэдэг харуулж байна. Аврагын лиг дээр хүртэл финал дээр нээлттэй нэг голыг хийсэн шүү дээ тийм ээ. За зүүн зүрийн хамгаалагч Nathaniel Brown-ы хувьд бол одоо гайхалтай өдөр байлаа. Энэ тоглолтын дээр одоо дэлхийн аваргын анхны тоглолтод гол оруулаад голын дэмжүүлэлт өглөө. За дээрээс нь 55 саяар Bayern München нэгдэхээр болсон. За мөн энэ тоглолтод одоо Curaçao 7-1 ярцаатай буулгаж авснаар дэлхийн аварга шалруулах тэмцээний түвэнд хамгийн олон голтой баг болж байгаа юм байна. 239 дэх голоо бол оруулсан. Амын сүүлчийн гол нь. За Бразил бол 238 голтой бол байдгийм байна. Өмнөх сая 1-1-ээр тэнцэхэд оруулсан Vinicius-ийн гол 238 дахь байжээ. За тэгээд 7-1 бол мэдээж танил үр дүн байсан. Ямар багтаа юутай танил байлаа. Нэг тиймэрхүү хөгжилтэй юмнаас нэлээд явж исэн. Curaçao талаас бол бас гоё юм зөндөө байсан. Юу гэхээр 78 настайд дэлхийн аваргын шалруулах тэмцээний тоглолтыг тасалжуулснаар бол дэлхийн аваргын түвэнд хамгийн өндөр настайд баг тасалжуулсан тасалжуулагч болж байгаа. Эрхийг нь авуулсны дараа бол ер нь бол байсан шүү дээ. Үүргээ хүлээлгэж өгсөн. Тэгээд охиных нь бие бол таараа байсан учраас гэр бүл номер 1-тэй гээд ажиллаа хүлээлгэж өгчихсэн байсан. За харин энэ хугацаанд бол дэлхийн аварга эхлэхээс өмнө охиных нь бие сайжирсан учраас буцаад эргэж ирсэн. За тэгээд тоглолтын өмнө бол одоо сэтгэл хөдлөө байрж ядаад ингээд уйлж байгаа харагдсан тоглолтын өмнө энэ бол маш гоё юм сэтгэл хөдлөсөн гоё дүрс байсан. За тэгээд Curaçao-гийн хувьд бол хамгийн гоё зүйл нь дэлхийн аваргын эрхээ аваад тоглож байгаа. За тэр бол хамгийн гоё зүйл. За тэрнэр нэмээд илүү гоё яасан бэ гэхээр нэг тэгэр хожигдож явж байгаа гол хийж тэнцвс. За тэр бол бүр үнэхээр гайхамшиг. Curaçao-гийн хувьд бол за яг мэдээж эцсийн үрдүр 7-1. Гэхдээ нэг тэгэр хожигдож байгаа тэнцвсэн гэдэг ямар гоё вэ? Германы шигшээ багтай дэлхийн аварга шалруулалт тэмцээнд 17 минут 1-1 ярцаатай явна гэдэг бол зүгээр л Curaçao-гийн хувьд цэцэг жимсний орон байхгүй. Зүгээр жаргал байхгүй тий. Энэ шиг гоё юм гэж юу байх вэ? Хожигдож явж байгаа тэнцвүүлнэ гэдэг тий. Тэгээ фанатуудын хувьд бол зүгээр л гол хийсэн байна гэдэг ямар гоё юу лээ. За тэрнэр нэмэхэд энэ тоглолтын дээр Curaçao-гийн тоглогчдод ямар гоё идэвхтэй, ямар гоё сэтгэлтэй, ямар гоё зүтгэлтэй, ямар гоё довтлооны үлэн үзүүлвэ. Үнэхээр бүхний зүтгэсэн шүү дээ. Одоо тэнцээ нэг болгож хамгаалах юм уу мэдгүй одоо юу гэдэг үр дүн аавна гэдэг юм найдлага итгэл тийм байж болохоос гэхэд тэгээгүй гоё байсан. Тэгээ өмнөөс нь бол үнэхээр их баярсан тоглолт дууссаны дараа зэглэлд ирсэн 100 хэдэн фанатуудтайгаа бүгдээрээ баяр тэмдэглээд байж байгаа нь бол үнэхээр супер байсан. За Côte d'Ivoire Эквадорыг нэг тэг ярцаатай болгож ирсэн Хамад Диалло 90 дэх минутан дээр хожлын голыг бол оруулж Эквадорын бүх тэмцээний хүрээнд 19 тоглолт хожигдолгүй явж исэн цувралыг зогсоож Emers Faye дасалжуулагчийн баг бол одоо мундаг чухал үр дүн авлаа. Дараа нь Герман Curaçao-тай тоглоно. За Curaçao яг гол нь Германтай тоглоно. Одоо ийм гой чухал үр дүн авчихсан учраас магадгүй Германыг одоо за хожихгүй маа гэд тэнцээд тэгээд Curaçao-го очих юм бол Côte d'Ivoire бүр хэсгээсээ нэгэрч гарах боломжтой болж байна гэсэн. За Нидерланд Японы тоглолт бол эхний одоо энэ 10 хэдэн тоглолтууд дундаас бол хамгийн сонирхолтой үзүүштэй одоогийн байдлаар тэмцээний хамгийн одоо шилдэг тоглолт байсан гэхэд бол буруутгааргүй байна. За Шведен шок Тунисыг бол сая өнөөдрийн миний бичлэг хийж байгаа өдрийн хувьд бол 5-1 харьцаатай болгож авсан. Тунис гаралтай Асин Аяри 2 голыг орууллаа. Александр Исак, Виктор Йокерес гол 2 товтлогч 2 гол оруулсан бол Wolfsburg-ийн тоглогч Матиас Сванберг 1 голыг оруулсан. Нөгөө талаас Омар Рекек 1 голыг оруулж дууссан. За тэгээ Шведийн хувьд бол одоо маш хэрэгтэй оноог бол авч хэсгийг бол тэргүүлж эхэллээ. За Япон Нидерланд хоёртой дараагийн тоглолтуудаа хийнэ. Тэгээд маш чухал оноо авсан Япон Нидерланд хоёр тоглолт бол амархан тоглолт байхгүй нь ойлгомжтой. За тэгээд дэлхийн аварга холбоотой ганц нэг мэдээллүүдийг хүргэе. Уругвай Сауди Арабийн тоглолт хойшлох магадлалтай байна. За миний бичлэг хийж байгаа өдрийн хувьд бол маргааш өглөө буюу одоо 6 сарын 16-ны өглөө 6 цагаас байсан баха тоглох хуваартай байсан. За гэхдээ хоёр ч удаа бүр Америк руу нисгээд энэ Мексикт байрлаж байгаа Уругвайын хувьд бол нисгээд бол болоогүй маань эхний нислэг дээр нь бол одоо асуудал гараад бол одоо хойшилсан боловч хоёр дахь нислэгийн
энэ бол бүр цуцалсан ийм асуудал бол гарчээ. Тэгээд FIFA-гийн бичиг баримт бүрдүүлэх ёстой хүмүүс нь бичиг баримтын бүрдүүлээгүй улмаас одоо уруугаа бол нисэж чадхааргүй болсон байна. За ингээд бүтэн өдрийн өмнө очиж бэлтгэл хийгээд бэлдээд одоо Сауди Арабид тоглох ёстой байсан боловч ингээд ийм асуудал бол гарсан байна. За ингээд дэлхийн аваргын асуудлууд дуусахгүй. Гэхдээ гоё юмнууд бас зөндөө байгаа. За тэдний нэг нь бол Мексикт. За Мексикт явж байгаа манай Азууд буюу одоо зүүн Азууд буюу Япон солонгосчууд бол өстой бөө юм болж байгаа. Мексикт өөрөө Мексикчүүд болон Япон солонгосчуудтай ийм найрсаг гоё уур амьсгалтай байгаа нөхцөлөд бол зөндөө харагдсан. Тэд нар бол айгүй юм сэтгэл хөдлөж байгаа бас гоё юм мөч бол байж байгаа. Одоо соёлын солилцоо шүү дээ энэ бол тийм ээ. За тэгээд өнөөдрийн матчтын recap Английн мэдээлэлээр дуусгая шүү дээ. Англи үстэй үнэн 5-7 хоног өнгөрж байна. Англид бол 5-ын дэлхийн аварга болж байна. Эхлэхээс өмнө айлээ тийм ээ. Очихоос өмнө Английн шог Kansas City хотод байрлаж ирсэн баазтай маш ойрхон газар бол одоо буудалцаан болсон. Буудалцаан биш нэг хүн ингээ хүмүүс рүү буудсан хэрэг болсон. 9 хүн гимтсэн юм асуудал гарсан. За тэгээд 2-3 өдрийн өмнө Английн шогшогийн одоо бэлтгэлийн хэрэгслүүд алга болсон. Тоглогчдын шипинүүд, пүүзнүүд алга боллоо, бөмбөг алга боллоо, бэлтгэлийн хувцас алга боллоо. Тэрийг одоо цагдаагаар мөрдлөг эхлүүлсэн. Тэгээд Kansas City хотод байгаа одоо энэ бааз нь бол дөнгөж сая өчигдөр US одоо шуургын аюул бол зарлсан. За тэгээд онцгой байдал гэдэг шиг тэрний арай жоохон наагур юм зарлаад байшин дотроосоо гарахгүй болж таарч бэлтгэл хийх боломжгүй болсон. За 6.1 магнитудын газар хөдлөлт бас тийм болсон юм байна. Тийм аюултай хэмжээ биш ч гэсэн 6.1 гэдэг бол мэдгэдгээр хэмжээний тий. За тэгээд хамгийн эцэст нь нөгөө нэг юуны Английн шогийн бэлтгэлийн хэрэгслүүдийн хулгай хийсэн 2 эзнийг олсон байна. За тэр хоёр нь бол нэг нь Cole Palmer гэдэг нөхөр байж таарсан байна. Нөгөөх нь Phil Foden гэдэг нөхөр байж тааржээ. За тэр бас мэдээж тоглоо. За ингээд матчтай recap-ийн энэ дугаар өндөрлж байна. Тоглолттой холбоотой эргэн тойронд байгаа сонирхолтой зүйлүүдийг бас ярьлаа. Тэгээд энэ формат таалагдж байгааг уу та хэд минь хэлээрэй. Мэдээж айгүй олон тоглолт байгаа учраас энэ чинь real богинохон байх хэрэгтэй шүү дээ ууг нь тийм ээ. Тэгэхээр зарим тоглолтууд дээр бол илүү онцлог зүйлүүдийг яриад явъя. За тэгээ ерөнхийдөө итгэгч Social Pay-ийн хамт олондоо баярлалаа. За тэгээд матчтай recap-тай хамтаасан бүгдээр нь баярлалаа. Дараагийн матчтай recap-аар уулзцгаая. Тэгээд найз нөхөд хөлбөмбөг сонирхчтой хуваалццгаагаараа санаа сэтгэлдээ комент хэсэгт бичээрэй. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг хэн сайн таах вэ? Та Social Pay application-ийн нэмэлцээр орж тааварт оролцоод дараах шагналын эзэн болох боломжтой. 1-р шатны ялагч 1 сая төгрөгийн худалдан авалтын эрх, 2-р шатны 3 супер ялагч PlayStation 5, ширээний хөлбөмбөг болон албан ёсны jersey, хөлбөмбөгийн бөмбөг тус хожно. Үүнээс гадна та гэр бүл найз нөхөд ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгэж хэн нь хамгийн сайн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг таахаа тодруулаарай. Social Pay